Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сэмбэтханы хүүхдүүдээ үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлгийг эхэлж байна. Одоо би тушнаа танилцуулаад бүрэн очор додоо настай. За манай энэ гоё ганган мөртлөөс хөөрхөн залуу хаанаас ирсэн мэдхөө? Мэдэн. Тий мэдэн штэ өөрөө. Хаанаас ирвэ? Хөвсгөл аймгаас. Хөвсгөл аймгаас зорж манай нэвтрүүлэгт ирсэн штэ. Хөвсгөл аймагт очиж үзсэн үл мэдхээ. Үзсэн. За тэнд чи ямар гоё юм харав? Өвс байсан. Өвс байсан. Оо яста байдгүй юм байсан мэн тий. За Өөрөө цэцэг байсан. Цэцэг бүр яста ганцхан өвсгөл цэцэг байсан уу? За. Тэгээд бас байшингууд байсан. За байсан. Та нар цаатангууд хараагүй мүү? Тэр чи цаатан хараагүй юу? Хараагүй. Цаатан гэж хэн байдیں? Юу байдیں? Ингээд цаабуг малалдаг хүмүүс идэг. Ааха. Ингээд туудаг хүмүүс идэг аахгүй юу? Тий, хөвсгөлд чинь цаатангууд байх нь байна. За, ямар амтан малдаг гинэ? Цаабуг. Цаабуг гэж мэдхүү л мэдхээ. Яагаад чи санаж нөгөө нэг Санта Клаус. Google-ийн кинон дэр нөгөө ингээл гоё цаабугаар Санта Клаус давхиж ирдэг үсттэй. Тэгэхээр тэр цаабуг байдаг. Бүр өстө жинхэнэ Санта Клаусууд тэрүүгээр л байгаа шүү дээ хөө. Тийм ээ? За чи цаатай айлд очсон уу? Гүү манай ээж очижсэн. За тэгсэн ямар байна гинэ үү? Ер нь гайгүй. Тэгээд тэр хүүхдүүд хичээл зааж өгсөн. Бэж. Би чиний хөөрхөн нүдий чинь энэ гоё нүдний шил бас яг бүтэн харуулахгүй байгаа учраас хоёлаа нүдний шилээ төр аваад надад айлаа би нэг үзэж болох уу? Ингээд их харж байгаад хоёлаа ярьчи. За тэгээд яасан гинэ үү? Чи өөрөө тэгтээ цаабугыг харсан уу? Харж байгаагүй. Ямар байна гэж төсөөж байна? Би зургийг харж ийсэн. Зургийг харж ивэртэй тий. Ивэртэй тэгээд нэг ингээд жан загсаг хэрнээ амар ингээд сүрлэг үстэй. Яг үнэн. Чи ямар гоё тодорхойлт өгд юм бэ? Их хүчтэй тийм ээ? Уурлахаараа ёстой бүр амар өр байд штэ. Тийм үү? Яа тий уурлахаараа? Ингээд өөр төлөвлөн дайрж авахаар заавал алж санаа намард юм билээ. Хэн тэгж гин? Би өөрөө бэлтгэж шүүчээ. Нэрээ юу? Бас толгоогоо үрдөлийнхөө төлөө тий. Тэгж хамгаалдаг байх нь тийм мундаг. Тий. Аймаа хүртэл өгөхөд бэлэн мэдэг байх нь штэ. Цаабуг. Тийм үү? Тэгээд толгоогоороо зөгтөг. Толгоогоороо зөгт юм уу? Толгоогоороо зөгтөг. Эврээр явбал шууд цоолаа ичнэ. Цоолоо. Тэгээд үүнийгээс эврээ хайд ингээд. Эврээ ингээ бас хайчт юм уу? Эндээс эврээ ингээ унцдаг. Тэгээд дахиад урагдаг. За та ирчээсээ намайг бодвол өстой сайн мэддэм байна. За манай Хөвсгөл аймаг чи ийм сайхан онцлог. Бас өөр юу яадаг лээ Хөвсгөл аймагт? Хөвсгөл далай. Сонс чинь үл мэдхээр өвс цэцэг байшингурваас гадна хамгийн гол юм Хөвсгөл далай байдаг байхгүй юу? Тий. Монгол далай байхгүй. Гэхдээ чи бараг далай гэсэн үг. Тим гоё том нуур байхгүй юу? Чи тэгээ тийш очиж үзег юм уу? Би муурлаа очиж үзчихсэн бас Хөвсгөл. Тэгээ тэрийг санахгүй байгаа юм уу? Тэгээ Сүхбаатар хөлөг онгоцны чүүрсээ үлдэгдэл тэнийг байдаг. Тэр санс. Тэрийг яриа үзээгүй. Үзээгүй юу? Далай шиг тэгээ Сүхбаатар хөлөг онгоц одоо хүртэл тэндээ ингээд байж байгаа. Ингээд газартан гарсан. Яаж байгаа? Газартан гарсан. Газартан гарсан байж байгаа юу? Тэгээ далайд ажиллахаа миний очижсэн. За, яг далай байгаа зү тийм учраас тийм одоо нутгийн ард түмэн болон манай монголчууд чинь Хөвсгөл нуурыгаа Хөвсгөл далай гэж авгаалдаг байхгүй юу? Хүндэлж байгаа гэсэн үг. Тийм үү? За чи ийм сайхан нутгийн хүүхэд байж тээ өөрөө тэрийг мэдж байгаа юу? Мэдж байгаа. За яаж мэдэж гин? Яаж чи тэрийг одоо өөрөө мэдэрж гин да? Ингээд би амар гой байгуул очинд зөвхөн Хөвсгөл далайгаас болоод ийм гой болж байгаа гэж боддог. Яг үнэн. За чи тэгэд ийм одоо ухаантай, ийм хөөрхөн, ийм сэргэлэн цовоо байгаа чинь бас ямар байна? Танай нутагтай холбоотой байх нь штэ? Тий. За Хөвсгөлчүүдтэй тэгээ хоёлаа нэвтрүүлэхийн төгсгөлд минь төргийн шүү мартуу заа юу? За тэгээд юугаар явж ирв чи? Машинаар. За хинтээ ирв? Ах. Тэгээд нэг аав хідэн
найзууд. За ядаргуу замдаа гайгүй юу? Гайгүй. Хотод орж ирчээ тэгээ өвсгөлөөс ирж байгаа юм шиг түгжрэлд орвуу гайгүй юу? Төгжрөлт бүр нам арчаа. Бараг живчээ юм шиг болсон. Чичээ юм шиг болсноо. Тэгээд яаж гарав тэндээс тэгээ Гэрлийн дохион гаргаад ийсэн. за болж тээ. Тэгээд нэг юм ирсэн Улаанбаатар хотод. Чи тэгээд юу гэж бодож байна? Ер нь хөвсгөл Улаанбаатар хотын хоёрын аль нь илүү чамд гоё санагдж байна ер нь? Хөвсгөл гой байгальтай төгжрээ баг байдгүй гой аягатай хүмүүс. Утаа байна уу? Утаа нэг заалга. Байхгүй. Би ч ихтэй хөвсгөл дуртай. Би бас хөвсгөл дуртай. Гуруулаа хөвсгөлд байт юм билүү яар шиг. Харин. Хоёулаа явах уу? Найзгаа дагаад. Би тэрийг аваад явбал болох уу бүр очроо? Болон. Би чимдаа маа. Би чимдаа маа. Чи чамдаа авчи. Би ч гэсэн бас нэг чамдаанд юм аагээд гуруулаа явъя. Очиж далайн эрэг дээрээ сайхан жаргая тийм ээ. Тэгээд чингүн жов тийнд дэдэг. За хийн цэнгүүж өг гэж. Хөвсгөл Ус аймгийн Манжин дартын үеийг ингээд гаргаж ийсэн эхний баатарлагч орхитой хүн. Оо, Манжин даралт гэж одоо ямар даралт байна? Ингээд шатад уусахгүй юу? За. Манжин гүрэн болоод Монголыг хамгийн ихэн даралж аваад бүр жил даралж авсан гэсэн. Бүтэн жил үү? Тий. Хаа. Бүр хэдэн жил? Бүр хэдэн жил. За. Дарамжилсан. 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 За тийм ээ. Бид хөрөнгийг булааж аваад хүмүүсийг нь бүр хэлийн тасцсан. Тий. Жанмууд өхмөрэн гэдэг хаан хэлийн тасдсан билий. Тийм үү? Тий. Тэгээд бас тийм кинон байдаг би үзчихсэн. Би бас үзчихсэн. За тэгсэн чинь тэр хүн яасан гинэ? Ингээд би өхмөрэн гэд нэг дүрн ингэж яриад исэн байхгүй юу? Тэгсэн чи нэг ноён ирээд хэлийн тайраад авцсан. Ямар аймар юм бэ? Нөгөө цэнгүүнж вэ нүггүй юу? Гүү. Цэнгүүнж болохоор тэр Манжин дарлтын эсрэг тэмцсэн хүн юм уу? Тий. Баатар хүн байна тийм үү? Танаа нутгийн. Гэтэ хамгийн амар хэрчхээ иж авсан хөвсгөл хүн. За, яаж зовсон гинэ үү? Ямар ч гэсэн хэлэхээр амар ахгүй юу? Та хоёр тэр үеийг бүр байсан юм шиг ярих юм аа. Тэгэж тий. Байсан биш үү? Бүр байсан уу тэр үед? Бүр очроос байсан уу? Байгаагүй. За, тэг яаж ингэж харсан юм шиг сайн ярьж чадчихэв. Амьдрал дээр байдаг. Амьдрал. Ээж надад хэлсэн. Би харин хөсөн мөсөг үжээд зурагтаад юм судлаад явсан. Чи бүр судалсан юм уу? Тий. Чи том болоод судлаач болох юм биш үсттэй. Гүй, нэвтрүүлгийн хөдөлгч болно. Бас. Бас уу? Тий. Тэгвэл та хоёр ч одоо ирээдүйд хоёулаа хөдлөгч болох юм байна, тийм үү? Тий. Тэгээд одоо хөдлөгч болохын тулд одоо яах вэ? Юу сурах вэ? За нэгдүгээр их сайн мэдэх хэрэгтэй юм шиг байна, тийм үү? Тий. За, хоёрдугаар арт ингээд хүүхдүүд орж игвэл элдэг харцсан. Элдэг харцсан шүү ариуна. Хүүхдүүд орж ирвэл. За, өөр. Дараачих нь ингээд хүн болгонтой мэндэлж ингээд элдэг сайн байх ёстой. Хүн болгонтой мэдлээ шүү ариуна. За, ойлголоо. Өөр. Өөр ингээд юм хийлгэхэд ийм биш юм уу гэж ингэж бодох ёстой. Наа чи их чухал юм надад хэллээ шүү чи. Тэгээ бас ийм гоё нүдний шил зүүсэн байх ёстой юу юу? Гүү юу зүүсэн байж болно. За би бодохдоо ингээд ийм нүдний шил зүүшүүл айгу мундаг хөдлөгч болох юм болоо гэж бодоод байгаа байхгүй юу? Ингээр би гайгүй хөдлөгч болж байна уу ер нь? Тийм амар баян болч юм шиг харагдаад. Өмнө нэг ядуу харагдаад ирсэн үү? Өмнө нь зүгээр л нэг амьдралын хүн юм шиг харагдаад ирсэн. За тэгсэн чинь одоо баян болцсон уу? Баян бос юм шиг харагдаад байна. Үгүй тэгвэл энэ шилээ надад өгчлөө. Манай гэрт нэг байгаа хөвсгөлд очихоор тань нарт бэлтгэлээ заа юу. За тэгвэл тэр хүртэл би аваад одоохондоо чи зүүх юм байна тийм үү? За тэгвэл нэг хэсэг ч гэсэн би баян харагдаад нэг жоохон суучих. За юу. Тий тэр чи бас гоё штэ. Баян гэж юу ямар хүнийг хэлээд байгаа юм? Амар мөнгөтэй хүмүүс. За яах юм баян их мөнгөтэй байх ямар учиртай хэрэгтэй юм?
ингээд их мөнгөтэйгүүд хүсэмжүүдийг хийж болдог. За жишээ нь юу хийж болох вэ? Авч болдог хүсэмжээр тоглож болно. За өөр. Тоглоомын төвдөр тоглож болно. Үгүй нэг баян хүн тэгээд парк дээр тоглоомын төвдөө тоглоо суугаад ах юм уу? Өөр юм хийхгүй мүү баян хүн ч одоо. Баян эстранд орно, гадааж явна. Улс оронд очино. Улс оронд очино. За тэгээд дараа нь яана гинэ? Дараа нь ингээд баян болсон үедээ ингээд хүмүүст мөнгө хандуулж явуул маш баян болж ингээд нэр алдартай болдог. Ааха. Яг санаа нь бол зөв байна. Гэхдээ тэр чи тэр хандив өгөөд одоо хүмүүс тусалж байгаа чинь нэр алдартай болох гэж бол биш тийм ээ? Зөв хүмүүс туслах гэж байх нь байна. Зөв үү? Тий. Зөв зүйтэй сайн байна. Ичгүүд ингээд алдартай болохын тулд ингээд гой ингээд хөл бөмбөг сайн тоглож юм уу тэмцээнд авиастай байх хэрэгтэй. Тэрийг хөгжүүлэх хэрэгтэй юм тий? Ааха. За ястай их олон зүйлийг найзаасаа мэдэж авлаа. Нэвтрүүлэг цаашаа үргэлжилж байгаа л да. Тэгтээ дараачихаа бас хэсэг мэсэгт орохгүй болохгүй ч байгаа байхгүй. Тийм учраас шүү дээ би энэ баян болгодог шилээ юу ч бас эзэнт нь өгчөөд дараачихаа хэсэгт орно. Тэгээ орохынхаа өмнө яадаг гэлээ үл мэдхээ. Тий би нэг таавар хэлээ заяа. Таир шүү дээ дараа нь ийм ажил байт юм уу гэдэг манай болонд ямар зочин ирэхийг таир хин төрүүлж таахыг харъя. Одоо хараарай заяа. Анхааралтай намаа хараарай. Зурагчин. За хоёулаа мундаг хэллээ. За тэгвэл одоо зурагчин гэж ямар ажил гэдэг мэдэх үү? Тэгээд. За. Ийм ажил байдаг юм уу? Тадан. За ингээд зочноо битээр ингэж огтдээ. Ямар хөөр. Гой огтж гэнэ. Өстө гой өрөөтэй байна. За манай хоёр хэлээрээ юу вэ энэ ширээн дээр? Зургийн камер. Яагаад тийм олон янзын? Та нар чинь дандаа утсаараа зураг авдаг үстэй. Юу юм сонин камер гараад ирэв? Жинхэнэ зураг авдаг хүмүүс иймээрээ жинхэнэ зураг авдаг хүмүүс их байж. Үйлмийн тхээ, биетхээ хамаагүй ор зөвхөн зургийн дараад хоёулаа дараа артаар харуулдаг зургийн дараа. За ойлголоо миний хаан. За би ихлэ зочноо танилцуулах заяа хоёроо. Монгол гэрэл зургийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга фото сэтгүүлч Батбаатар багшийг нь урьж оролцуулж байгаа шүү. Заяа. Ойлгосон фото гэж ойлгож байна уу та хоёр фото? Фото зураг гэж байдаг. Яг үнэ фото зураг. Энгийн зурдаг зургаас фото зураг чи ялгагддаг байх нь байна тийм үү? Фото зургийг би номноос уншиж ирсэн монгол хэлнийхаа. Мундаг байна. За. Чи фото зургийг бүр багаас уншиж сурсан юм биш үү? Тийм байна тий. Би фото зургийг баг үлгийтэй байхасаа мэдэж. Фото зургийг үлгийтэй байхасаа мэдэж эхэлсэн юм. Та ир чи миний багш юм байна. Үлгийтэй байхдаа яаж мэдсэн фото зургийг? Ингээд манай аав ээж ингээд маш олон хүнээр ингээд өөрөө зураг аваад ийсэн байхгүй юу? Маш олон хүний зураг аваад. За. Тэгээд ийсэн чинь фото амар гоё фото зураг дарлаа гэснээр би сонсчих. Үлгийтэй байхдаа юу? Тий. Чамаа нөгөө хөөрхөн болохоор чинь байнга фото зургийг чи авдаг гэсэн тий? Тий. Хэн авдаг гэлээ? Аав. Хөөрхөн гэж хэлээгүй юу гэж хэллээ? Өхөөрдөм гэсэн тий? Хөөрдөм. Тий. Тэгээд ингээд аваад ээж аваад тэгээд ингээд маш олон хүмүүс авдаг аахгүй. Одоо ингээд л бас багш нь авна чи өхөөрдөм юм чинь. За багшаа энэ ямар учиртай сонин гоё жинхэнэ зураг авдаг хүмүүсийн юм байна ер нь энэ. Тийм байна. Энэ хүүхдүүд маань одоо хөгжил бас өөр болсон тий. Зургийн аппаратыг бол бас шууд ойлгож байна. Бараг төрхөөрөө би төрснийхээ өлгийтэйгээс зураг авахулж исэн гэж шууд ярьж байгааг бодоход бол гэрэл зураг бол одоо хүн төрлөختөнтэй хүмүүстэй одоо ингээд хүн болсноос бүр анханаас нь эхэлдэг тий. Ээж аавтай нь адилхан ойр байдаг тий. Одоо чиний өдөр болгон хэрэгэлдэг хамгийн дуртай юмны нэг бол энэ зураг авах тий. Зурагчин болохын чинь анхны эхлэл. Тэгэхээр зурагчин гэдэг хүн бол ерөөсөө бид бүгдээрээ яг үнэ тий. Бүгдээрээ зурагч. Одоо зурагчин байж болно тий. Чи зурагчин байж болно тий. Чи хаанахыг хүлээ? Хөвчгөлий. Хөө холоос ирсэн биш тий. Тэгсэн харин. Чи хаанахыг хүлээ? Улаанбаатар. Тий. Аривны авах шот их. За ингээ бид гурав ямар ч сот их. Энэ холоос ирсэн хүүхэд ихэд зураг авдаг байж тий. Тий. За чи юугаар зураг авдаг вэ? Чи зураг авъя гэвэл одоо яг ямар юмны зургийг авмаар байна одоо шууд бодоход. Ингээд байрныхаа цонхоор хараад
ингээд гой байгалыг бол зураг дарддаг байхгүй. Байгалийн зургийг дардггүй чи. Ааха. Үл мэдэх ямар зураг дардггүй? Хэрвээ за дараараа гэтгүүл энэ аппарат өгвөл чи юу дарах вэ? Амьтан, байгаль, хүн юу сонирм бэ? Ядаж дүү байгаа юу? Дүүгийнхаа зураг авах шүү дээ, тий. Гэр бүлийнхаа. Гэр бүлийнхаа. Гэр бүлийнхээ зураг. Чи хамгийн эхлээд гэр бүлийнхаа зураг авдаг байхгүй юу? Бататрагша. Одоо би энэ хоёроос эхлээд асууя л да. Хүй. Би тарьс юм асууя. Уран зураг, фото зураг хоёр юугаараа ялгаатай? Уран зураг гэхээр ингээд хүмүүс ингээд зурглалээрээ зурж ингээд амар гоё болгосон. Зохиож зурдаг байх нь тий. Тий. Яг байгаа имийг ингээд Харин фото зураг бол ингээд байглаас зураг дарчдаг. яг байгаа амьд юм бодит юмын зургийг дардаг байх нь зөв үү? Тий. Маш мундаг. Зөв үү багш? Яста зөв. Ааха. Гэрэл зураг, уран зураг хоёр чинь ерөөс нэг юмнаас гарсан. Уран зураг зурж байгаа дараа нь хүмүүс гэрэл зураг гэдэг имийг бүтээсэн байна. Тэр нь бүтээгээд одоо энэ жил баг 200 жил л болж байгаа. Шин урлаг. Тий. Уран зургийн хажууд. Тэгэхээр гэрэл зураг бол яг энэ хүүгийнхаа манай үл мэдхийн хэлдэг шиг бодит. Уран зураг болохоор бид нэр юмын нэмээд зурж болно шүү дээ. Тий. Эндээ үүлтэй, эндээ гэртээ, энд одоо хэдэн машин байдгийг. Гэрэл зураг болохоор одоо бид дөрөв ингээ сууж байхад авахд бол дөрвөлээ яг дөрвөлээ гарч болно. Ганц альсүүл чамааг авч болно. Ингээ тус нь авч болно. Эсвэл бүр ганцхан манай өрөө очрын жишээлбэл энэ гоё товчийг дээл хантаасны товчийг зургийг авч болно тий. Үл мэдхийн малгааг ганцхан малгаатай навал амар хөөрхөн гэж бодож байна. Тий. Тэгээ та нар утсан дээр бүгдээ авдаг үстэй. Би одоо чам утсан дээр чинь ингээд За тий үл мэдхийн зургийг нэг аваа. үл мэдхийн зураг тий. За. Ой нүдэ ярихгүй. Ингээд хөөрхөн портрет гэдэг юм дээр тавихад. За хөвсгөлийн хөөрхөн хүүхдийг. За. Миний нүдний шилтэ авчихгүй яасан. За чи шилтэй Оо юм уу? нүдний шилтэй. Ааха. Фүү чи одоо ямар супер шилтэй юм бэ? Супер шилтэй зото байна уу? Би сая ингээд ярьжсэн чи Бататрагша нэг инглээ л дээ. Бид нар болохоор фото зураг гэж яриадсэн чинь та их сайхан хэллээ. Гэрэл зураг гэж. Тий, гэрэл зураг яг Монгол. Яагаад фото гэж нэр байсан? Гэрэл гэдэг хоёр ер нь утга нэг юм уу? Яагаад манайх гэрэл зураг гэж нэрлсэн юм бэ? Яг фотограф гэдэг нь бүр анх грекээс гаралтай. Гэрлэр бичих урлаг гэж Оо үг юм за байна. за. Фото гэдэг нь фотографи гэдэг. Тэгэхээр яг манайх энийгээ бол сүүдэр дарах эднэр гэж явж яснаа. Сүүлдээ бол ер нь бол гэрэл зураг болсон. Гэрэл сүүдрийг хосолдог болохоор гэрэл зураг гэдэг монгол үгэнд л орсон байгаа юм. За хувьсгалаас өмнө болохоор бол сүүдэр шээ дарах гэдэг тэгдэг байсан. Одоо богдын сүүдэр номготгогч гэж манай анхны гэрэл зурагчныг тэгж нэрлэдэг байсан гэж байна шүү дээ. Гэрэл зурагч юм биш. Дараа нь болохоор одоо 20-од оноос эхлээд одоо фото зурагч гэж фото гэдэг бол олон улсын хэллэг. Олон улсын хэл. Тий. Биднийг бол нийтлэг ойлгодог нь Монгол бол одоо фото сурвалжлагч гэдэг юм уу тий. Фото зурагчин, фото сэтгүүлч гэдэг тэгтэй адилхан ерөнхийдөө тэгж хэлвэл гадаад хэл нь. Монгол хэлээр бол гэрэл зургийн тий. Гэрэл зургийн мэргэжил гэдэг. Ингээд манай хоёрт нэг зөвлөгөө өгөөч. За одоо ингээд том болоод ингээд мэрэгжлийн гэрэл зурагчин болохын тулд одоо хүүхдүүд яаж өөрийгөө тэр энэ авиасаа юм уу энэ чадвараа хөгжүүлж болох уу? Юунаас эхлэх үү? Эхлэх хэрэг байна уу? Ерөөсөө Эхлэх хэрэг байна. Одоо энэ маань ингээд төрхөөсөө эхлээд зургийн тухай мэдээлэл авлаа гэж байна шүү дээ. Тэгэхээр зураг гэдэг чинь манай үл мэдхийн хэллэгээр уншиж сурах хэрэгтэй байна. Уншиж сурна гэдэг чинь зураг авчаад зурган дотор юу өгүүлэгдэж байна гэдгийг өөрөө сайн мэддэг тий. Тэгэхгүй ингээд одоо бүгдийг аваад авах шүү дээ. Бүх юм дотроос юу онцлог вэ? Энэ доторх ганцхан үл мэдхийн зургийг авах хэрэгтэй. За үл мэдхийн одоо жишээлбэл энэ төрхөн дотроос хамгийн онцлог нь юу вэ багшаа? Багш одоо энэ малгайтай энэ толгой хэсэг байна шүү дээ тий. Энэ хөөрхөн сууж байгаа энэ эмоцыг ингээд авчвал чи ингээд юу вэ шүү дээ. Дөнгөж ийм гоё нэвтрүүлэгт ордог байх үеэс тайлбарлаж ярьж байгаа л ажлаа хийчих юм аа бод. 6 настай ахуулсан чи 6-тай тий? 6 7. Тийм баг. 7 настай зураг ахуулсан зурагч нь айгүй хөөрхөн дараа нь 10 жил 17 та 10 дугаар ангид төгсөхгүй эрдэнэ ховор юм бэ. Ийм гоё нэвтрүүлэгт би юм хийж исэн юм байна, орж исэн байна гэдэг. Ингээд түүх болоо. Баримт болоод үлддэг. Гэрэл зураг бол ингээд гоё яг чиний байгаа насны чинь яг тэр тухайн үед баримт болоод үлдэн тий. Тэгээд ингээд том болоод ах тусам чинь ингээд хүн чинь зурган дээр өөрчлөгдөж байгаа нь мэдэгдэх байхгүй. Чи өндөр болно. Манай бүрээ очрын хിവэрээ хөөрхөн тэгээд улам том болоод ах нь. Тий, улам ингээд мундаг
болоод ирэхээр тий. Шилэн улам том болоод. Шилэн олон том Тэр нь болсон. юу үлддэггүй гэхээр одоо бидний хэрэгжилж байгаа энэ гэрэл зургийн мэрэгжилд хийдэг гэрэл зурагчдын ажил байна шүү дээ тий. Энэ одоо авсан зураг болгоноосоо ингээд түүх үтээж илдэг. За тэгвэл ингээ үлмэдхээ чи ингээд одоо бүрэн очрыг ингээ харж штэ. Бүрэн очрын зургийг авал чи хамгийн бүрэн очрын онцлог юм нь юу вэ? Алин дээр нь түшгэлж аавна гэж бодож байна. Хувц. За аль хувцс? Яг нөгөө нэг хөрөм. Энэ хөрмөн нь ингээд үнэсний энийг хувцс чи онцлох нь байна тийм үү? Хантаац. Уучлаарай бид нар буруу ярьсан байна. Чухал залуу шүү дээ ер нь. Тийм мундаг. Тийм байна. Энэ бол их дуу хэл сайтай хөгжил багасаа мундаг юм Оо байна. яста мундаг. За бүрэн очиргой. Би асууя. Батбаатар багшигаа чисээ хардаа яг одоо альнаас нь авч чи онцон зургийг авах уу? За. Ямар ч гэсэн энэ би исгэсэн. За би эсгэсэн. За чээж эсгэн. За. Ингээд Яг юуг нь онцлох уу? ингээд хар өвчин дээр ингээд хар ногоондоо ингээд подол юм нэг юм өмсчгөөр штэ. Амар гоё харагд. Энэ чинь зурагчны хүний хувцас байхгүй юу? Одоо энэ хантаас байна шүү дээ. Тэг хамгийн гол би бол юуг онцлохыг мэдэх үү? Энэ тугаа онцлох Тэг нэг ингээд ерөөсөө Монгол зурагч юм байна. энэ зурагчин хүн чи ийм олон хармаатай юм өмсдөг нэ. Ингээд жинхэнэ Монгол улсын төг. Тийм байна. Жинхэнэ Монгол улс. Хамгийн анхны Монгол улсыг хэлж өгөх үү? За. Китан. Оо за китан юм уу? За. Тэгээ энэ олон Энэ хармаа хальсаар ямар авдаг хүчтэй хэрэгтэй энэ зурагчийн хүнд юу гэж бодож ийн үл мэдхээ? Ингээд зураг авахд ингээд тусалдаг юм. Үл мэдхээ. За чамаас хариулт авъя. Энэ багшийнх нь яагаад энэ хантааз нь ийм олон юутай байгаа юм? Хармаатай байгаа юм бол үл мэдхээ байхгүй ухаан санаа тийш орё. Энэ дэм хийдэг Тий яагаад ийм олон хармаатай байгаа юм? Юугээ хийдэг? их л чухал юм байна те. Яг одоо ингээд явхад те аппаратныхаа зарим нэг дурам муран хээ. Одоо нөгөө нэг юуг нь хальсын одоо хальс ихэ болцсон уу? Тий одоо яг Аппаратны зураг аппарат. Тий аппарат чинь нэг юм байд юм нөхөө. Энэ дуран гэдэг нэг юм тустай. Энэ дурангаар зураг авдаг. Энэ их том дуран бий, жижиг дуран бий, ингээ янз янз дуран, олон янз. Тэгээд их бий. Энийгээр гэрэл зураг авсныг энд боловсруулад тэгээд зураг бүтэж байгаа юм. Тэгээ сануулаад өмнө бол одоо хальсаар авдаг байсан бол Энэ одоо ингээд жинхэнэ ингээд одоо энэ зураг энэ ингээд өмнөх хууч үеийн зураг тийм үү? аахгүй. Энэ ямар зураг вэ чи? Хууч үеийн ингээд хожигч үеийн ингээд зураг авдаг юм. Тийм. Энэ одоо бол чамд юу шиг байна барьж байна. Яг бодиттой аппарат мөн үү? Арай жоохон биш ингээд барихад ингээд энэ нь ингээд баригдахгүй байна уу? тийм. Яагаад авахдахгүй? Энэ миний хөө юу аахгүй юу? Сувнэр одоо бэлэг дурсгалын зориулт юм байхгүй. Аппарат гэж юм байна гэх тийм байна гэж. За энэ болохоор зураг авдаг аппарат. Энэ болохоор хөлтөө бас уу? Энэ зураг авахд хамгийн чухал юмнуудын нэг хөл. Одоо энэ зураглаач ахын хөл дээрээс бичиж штэ. За тэгэхээр тогтууртаа авдаг. Хөдлөхгүй тий. Одоо энэ ширээний үйлчлэл юм биш тэв тэгш юм байна. Тэгээд энэ хөлнийхөө яваараа дээш нь доош нь болгоно. Тэгээд зураг авахд аппаратаа ингэ татаад энэ бол хальсаар авдаг аппарат л да. Тэгээд одоо хальс байхгүй баг. Тэгээд ингэ дарчдаг. Тэг ингэ дардаг. Энд хуучин хальс хийдэг байсан бол энэ мөнийхөө энэ хальсны хайртай. Хальстай. Хоцрогдсон үеийн хальстай багшаа. Тий Арай ингээд жоохон хоцрогдсон. Тийм дээр үе. Хоцрогдоод багтай яг вэ. Тий. Нэрэ хоцрогдсон гэснээс одоо яг эргэж одоо хүмүүс хальсаар ер нь авах уу? Авж гэн. Одоо бол ингэж байгаа бид нар чинь аналог гэдэг хуучин яг хальс руугаа эргэж орно. Юу гэхээр гэрэл зургийн чанар болон одоо яг бодит юмыг ур чадварыг харуулах төвшин болохоор хальсных байд юм байна. Тэгээд яг мэрэгжлийн байх тусмаа тэгээ мэрэгжлийн хүмүүс дэлхий дээр одоо монголчууд ч гэсэн эргээд манай гэрэл зургийн мэрэгжлийн хүмүүс ээ штэ хальсны аппарат хэрэглэдэг болж байна. Хальсны аппаратаар зураг аваад хоцрогдоогүй байх нь вэ шүү. Одоо танаа аав ээжийн үед чинь хальсны аппаратаар авдаг байсан бол эргээд энүүгээрээ хэрэглэдэг байна. Одоо сүүлийн үед чинь иймэр авдаг. Ингээд энэ сүүлийн үед ингээд баячууд нэнүүгээр аваад арай ингээд ихэлж байгаа тэрүүгээр авдаг хальстай дээ. Тэр. Гэхдээ одоо гайгүй болцсон шүү дээ. Баячууд гэдэг ахгүй энэ аппарат миний бол эсрэгээрээ баг баячууд нь дээшээ явах байх. Нийтээрээ ер нь хэрэг. Гэхдээ аппарат бас юу байхаа шүү. Хүний хэрэглэнээс болж баячууд бас хэрэглэн те. Яг мөнгөтэй нь те.
Тэгээ нэг бол гэрэл зургаар одоо хоол ажиллаа хийдэг хүмүүс заавалдаг мэрэгжлийн хүмүүс хэрэглэнэ. Тэгэхээр хоббигоор одоо нөгөө сонирхлоор гэсэн үг тий. Та хоёр маань ингээд гэрэл зураг сонирхдаг бол аав ээжтэй хэлж байгаад бас юм жижигхэн аппарат авч явдаг байхгүй юу? Тий. Би энд нэг аппаратыг бариад байгаа шаваад үлчих үү те. Тэгээ энэ шиг ингээд яам. Одоо яг жижигхэн үү? Тийм аппарат болчихсон үлдээ. Жижигхэн тэгээд дарангуутаа шууд мэдээлэлээ дамжуулцдаг тий. Тэгээд бас гаргаж болдог. Зураг авч үзэх үү та хоёр? За тэг за. Үл мэдэх тэгвэл найзынхаа зургийг авч. Бүрөө очрынхаа зургийг. За бүрөө очрынхаа. За. Тэг эхлээд нэг зөөлөн дараа хар миний хөө нөгөө хантаазын энтер чи яан гэдээ л тэгж бодож байгаад энтер авах нь шүү дээ. Босч байгаад ингэж авах ингэчих. Зөө. За яста тий. Ингэчих гинэ. Тэгэж авчулгаа дээ. За. Зураг авахд шүү дээ. Юу чухал байлаа? Юу чухал лээ? Тэр хүнээ анхааруулж байгаа гоё поз моз авах болно шүү дээ. Ингээд тооч гэж. За одоо бүрөө очир багшийнхаа зургийг аваарай. Тэр гоё болж байгаа. Гол нь ингээд энэ шагааж байгаа дүрсээ жоохон дүүр гэж авна. Одоо энэ дэлгэцэн дээр багтааж авна заа. Жижигхэн биш том авч болно. Ойлгочлаа. Ойлгож байгааз бид нэр дороо ойлгоно. Дараа. Ингэж барьдээ болно. Ингэж доороосоо бариад хуруугаа урдуур барихгүй. За. Чи бол яг жинхэнэ мэрэгжлийн зурагч шиг харагдаж байна. За. Өөрхий. Бүрөө очир авах уу зураг? Авнаа. За. Ямар ч гэсэн. Эхлээд поза бариадахыг гинэ. За. За. Чи ингэж бяцхан шав боллоо шүү. Заа юу. Ер нь зураг заалгыг бол За бүрөө очирныг авч. Гоё авсан биз дээ. Сайн авч юу? Хүн хамгийн гоё нь шүү дээ. Инээж яхад нь авал их гоё гардаг байхгүй төрх нь. Инээмсэглэн шүү дээ. За бүрөө очир дарганыг авч. За чи бид хоёрыг авах уу? За Бэж зөв. Яста мундаг. Жохон гараа. За энэ бид хоёр ингээд нэг яаж авч гоё дүүрэн аваарай. Хоёулаа багтчаавал аваа шүү заяа. Яг энэчнээс хараад энэ нэг дүрлжин байгаа тий. Сайн дүрлжингээр дарчлаа. Дүрлжингээр Тэгтээ хөрөөчрөө. Одоо хамарлуу. Огцом дарахгүй. Зөөлөн дарах нь минийх. Эхлээд нэг дарахаар жидгээ дуурна заяа. За. Одоо дүрчээ. За бараг л. Онц. Чи ингээд зурагчин болчихлоо шүү. За маш их баярлалаа хататрагш. Манай хүүхдүүдэд ингээ анх ингээ анзаарахад бол гэрэл зурагч уйтгартай нэр санагдж байгаа байхгүй юу. Гэтэл ийм сонирхолтой ертөнц гэрэл зурагчин гэдэг энэ ажил байдаг байх нь шүү дээ. Тийм учраас миний хүүхдүүд ингээ ажиллаа сонгохдоо өөрийнхөө тэр сонирхлыг энэ олон хорвоо дээр байгаа олон мэрэгчлээс хамгийн одоо өөрт сонирхолтой байгаагаа сонгоорой гэж их чинь ингээд энэ сайхан мундаг хүмүүсийг авчираад байгаа шүү дээ. Ойлгосноо? За би л нэг бизнес явуулнаа ингээд. За тэгээрээ та бизнес явуулаарай. Хүснээрээ ингээд юу ч болго ингээд дуртай юм ингээд авч өгнө. За ястай гоё мэрэгжил ажил байна. За Батбаатарагчтай маш их баярлалаа. За их баярлалаа. За тэгээд энэ сайхан ажил нь энэ хорвоо дэлхийд үргэлж ингээ хөдөлгөөнтэй байгаа энэ хорвоогийн агшин ингэж авч ирээдүй хойч үедээ тэр одоо түүх болгож дурсамж болгож хамгийн том үнэтэй ийм эрдэнэ болгож ингэж үлдээж байгаа. Энэ сайхан ажил нь үргэлж өдөө байх болтугай гэж өрөөе. Маш их баярлалаа. Хоёр дүү минь баяртай гэж нэвтрүүлэг байд юм байна. Би одоо би жоохон хүүхдүүдтэй юу яриндаа гэсэн чиргээр надад зааж штэ. Тийм штэ. Та миний YouTube-ыг үзсэн юм уу? Үзээгүй. Одоо үзээ. Хэдүүлээ найз болноо заяа. За би чамдаа ингийн гоё ном үгүй тэр үлгэрийн ном шүү. За. Баярлалаа. Баярлалаа. Солонгос цагаас. Багштай бас маш их баярлалаа. Өөр чин таяр энэ зурагчин болчлоо тийм ээ? Тийм. Түүний. Тэгээ би таяр бас зурагчны жижигхэн тэмдэг бэлгэдэг идэх үү? Ой, ингээд одоо зурагчин болчлоо гэсэн үг үү? Ингээд зурагчин болчлоо. За, гэрэл зурагчин үл мэдэх. Гэрэл зургийн холбооны хамгийн бяцхан гишүүн боллоо. Гэрэл зурагчин бүрэн очирнаар. За, шинэ. Наахгүй, энэ чинь нэг ингээ аль их чин зүгээдэг юм. Ингэж байгаа. За. Зүүдий наадгүй байхгүй. Би ээж
чи медалаас мэддэг байхгүй юу? Оо тэглгүүдээ энэ ч одоо чиж мэдэхгүй юм ер нь байхгүй шүү дээ ер нь чамд Тийм бол тийм үү. Яг хөвгтэй. За ямар гоё юм бэ алиг чин зүг гэдэг ингээд. За. За маш их баярлалаа. Багштай дахиад баярлалаа гэж хэлээд гуруулаа дараачихаа хэсэгт оръё. Баяртай. Баярлалаа. Би мэдээ. За манай сүүлийн хэсэг эхэлж байгаа нэвтрүүлгийн маань яадаг лээ үл мэдхээ? Та харуул хэлэн тэнгүүд мэддэг бол би Асуулт мэднэ. хэлнэ гэчээ. Асуулт хэлнэ. Мэддэг бол би мэднэ. Би ингэн заяа. Бүр очроо. Энэ үгийг мэдхүүгээ асуун. Тэгэнгүүт мэдж байгаа бол би мэднэ гэд гараа өргөөрэй заяа. За. Утгын уу? Юусэн энэ ямар утгатай үг юм бэ гэдгийг л. Заяа. За. Та хоёр 93 наадам гэж үг мэдэх үү? Мэднэ. За. Ингэдэхүү яг юу гэсэн үг 93 наадам гэж юу байдیں۔ Бүх барилцдаг. Зүйтэй. Бүх барилцаад ингээд наадам болж байгаа. Наадам Чи болдог. үгээр медаль авсан. За, байж байгаа. Эхнээс нь гурлаа цэгцтэй явъя. За, наадам. Энэ наадам чи хаана болдё? Яагаад болдё? Ингээд хөдөө хээр талчлан болохоор уламжлалт ёсороо ингээд хөдөө хээр талд болдог. Хөдөө хээр талд Улаанбаатар хотод бол хаана болдог вүлээ? Цэнгэлдэх хүрээлэнд болдог. Өөр хөдөө хээр очиж яадаг вүлээ хүмүүс? Мөрөндөг. Оо яг Уралдаг. Хайрдаг. Хойд ариг таргуудаг. яг үнэ. Бас тараг. Тэгдэг. За, танаа нутагт наадам хаана болдгийг? Ямар ч гэсэн ингээд стадион хөдөө хээр тал голд болдог. Болдгоо. Тийм. За тэгвэл наадам яагаад 93 наадам гэсэн болоо? 3 гэж яагаад тоо байгаад байна? Юу юугаар нааддаг байх нь вэ манай монголчууд энэ наадмаараа? Нөгөө ингээд номсон Сур харваа. За дараачих нь. тэгээд бүх юм байртаа. Зүйтэй дараачих нь. Мөр урдуулна. Яа. Чагаа тоглоно. Оо дараа нь юу орж ирсэн гэхээр шагаан Ясах. харваа орж ирсэн тий. Чагаа харваа. Тий. Нөгөө нь ингээд чамд зааж ирсэн санаж гин үү? би мэдээс очин дээр тоглолтыг. Яг үнэ. Чагаа тоглоноос. За тэгэхээр одоо ингээ удахгүй наадам болно штэ. Бид нар бүгдээрээ сайхан наацсах нь байна тийм үү? За тэгээд та хоёрын хувьд штэ тэр наадмаас хамгийн үзэг дуртай аль наадга нь байна? Ингээд хоосуур авснаа шууд чагаа харвах. Эцнээд мөр урдаа үжингээ. Нэрэ тэр чи чухал юм идлээ шүү. Наадмыг хуушуургүйгээр төсөөлдөг билүү? Бүр наадмын хуушуур иддэг штэ бид нар тийм ээ. Хуушуур гэсэн чи хуушуур иднэр Шууд өлсөж гин үү? Би бас өлсөж гинэ. За тэгээд үсэнгөө дараад үлсэрдэнгээ дараад ингээ баг энэ чиний энэ тоглоомыг идчмээр санагдлаа шүү дээ ёо. За тэгэхээр хуушураа идэ. Тэгээ морио үзхнэ тийм үү? За тэгээд би яагаад энэ наадмад орсон гэхээр миний үе чи ийм сайхан үндснийхээ хувцсыг өмсөж ирж энэ нэвтрүүлгийн маань гоёлоо шүү дээ. Тэгээд бодвол одоо наадамдаа ингээд гангараад явах байх гэж бодсон байхгүй юу? За тэгээд ингээд одоо нэвтрүүлэг дуусгаж байна. Манай бэлгээ өгөхөөс өмнө хоёулаа өсгөлчүүдээ минь төрхөө бэлгээ авчаад төрөхөө, өгчөө төрөхөө. бэлгээ авчаад хүргээ дараа тэгээ бэлгээ авчаад хүргэе тийм ээ. За ингээд манай энэ нэвтрүүлгийг бэлдэж байгаа ах эгч нар нь миний дүүд ирсэнд маш их баярлалаа. Энэ сайхан одоо ухаан нь улам сайхан тэлээд энэ авьяас нь улам хөгжөөд Монгол улсаа дэлхийд нийт гаргасан мундаг сайн хүн болоорой гэж өрөөгөөд энэ бэлгийг өгж байгаа шүү. Заяа. За би нэг сүлэг уншигч чинь уншин. За үйл мэдэх ямар бэлэг бэлтцсэн найзтаа. Батуусын зарим ягшнаас нь гой зармаг бэлэг. За зармаг бэлгэлж байгаа юм байна тийм ээ. За би бас эндээс нэг бэлэг өгөөтхий. Энэ вэштэй те нөгөө нэг чи санаж байна уу ийм Тий, энэ нөгөө үл мэдхийн чи нэвтрүүлд ороход чамайг Google-тэй төрхтэй болгосон шүү дээ. Бүх орсон хүүхдүүдэд ийм гоё стикерүүд хийгээд өгж байгаа шүү. За юу. Дараа нь чиний бас төрх гарна. За тэгээ чи стикерээр тоглоорой ойлгосноо. За хийчих торлуугаа хийчих. Гурлаа одоо шүлгээ уншаад хөвсгөлчүүддээ минь түргээ тэгээ нэвтрүүлгээ өндөрлөе. За юу. За гоё зогсож байгаа шүлгээ уншчих. За. Монгол хүний зөргсний бичээс би 5 контай гэрт төржээ. Би 5 твтэй дэлхийд төржээ. Би буурал хүүхдээ Монгол төржээ. Би бурхад минэлдэг дорнод төржээ. Бойтгны минь хог намайг хүлд оруулсан. Ботхон бүлэ намайг хэлд оруулсан.
уухагийн гоонод жигүүр ургуулсан уртын дуунадад ухаан цараалсан. Эвдэрвэс бид хуваагдгийн хүрдээ, эвдэрвэс бид үржүүлдэхийн хүрдээ. Энэ бол миний зүрхнээ бичээс эвдэр шин цагтаа монголчууд бид хүчтэй. Авдран дотроос худармын багтдаг. Атныхаа нуруунд дээр гэрмэн багтдаг. Оргон таанаар нам багтдаг. Үнхэлцгэн дотор минь орстгоо. Би дэлхийн хэвтэй гэрийн ажин. Би дээшээ заяатай буниж. Би дээрэ нартай тэнгэриж. Би дээчээ шалгтай монголиж. Би танх сүргээж. Би тал хангаа говиж. Би лустаа хусниж. Би луутай тэнгэриж. Үлбитгээ чи адагдаасаа чи тонгоогоод гутлаа араа зогсоод байх суугаад байна. Ийм гоё шүлэг уншиж байхад чинь маш их баярлаа. Ястай гоё байлаа. Бид бүхэн бүгд дүүгээрээ бахархлаа. Тэгээд штэ одоо хөвсгөлчүүдтэй минь төргий. Үл мэдэх хэл нийт хөвсгөлчүүдтэй сайхан энэ зуны мэндийг хүргэе тийм үү? За тэгээ юу өрөөхөө хөвсгөлчүүдтэй? 9 үерээ жаргаж явахыг өрөөё. 9 үерээ жаргаж явах болтугай. Хөвсгөл аймаг минь маш сайхан хөгжих болтугай. Хөвсгөлчүүдийн ирээдүй яг ийм байх болтугай гэж ингэж өрөөё. Манай зочин хэн блэ? Бүрэн. Очир. Хэдэн настай лээ? 6. 6 настай бүрэн. Оо, 7 настай штэ нэр. Уучлаарай. За дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай гэрээ манайхан. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.